За өмч үйлчлэлээр хэн ярих вэ? Учир сайд ярих вэ? Учир сайдыг хариулахыг хүсэж байна. За тэгээд хэдийн санал хэлье. За сэргийгдэх эрчим хүчний төслөө эргэж харахгүй бол одоогийн энэ эрчим хүчний хуулиар одоогийн энэ эрчим хүчний яамд өгч байгаа юу ачааллаар бол энэ бол явахгүй. Энэ сэргийгдэх эрчим хүч гэдгийг одоо ер нь яриха болох хэрэгтэй. Одоо хийж чадахгүй юм чинь. Тэгэхээр говьд бол одоо өчтөчнөө нар салхины эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх бүрэн боломж багт. Одоо олж чадахгүй байгаа учраас энийг болох хэрэгтэй. Тэгээд энэ кокс химийн үйлдвэр одоо яаралтай ашиглалтанд оруулах хэрэгтэй байна. Өдийн цайгаа одоо 26 оноос өгөөд эхэлчих хэрэгтэй байна. За тэгээд энэ хууль зүйн дотоод хэргийн яамд энэ замын хөдөлгөөний дүрмд өөрчлөлт оруулах нэг өсөлт өгсөн байгаа. За тэгээд энэ дэд үтс хөгжиж байгаа аймагуудаас ийм өсөлт. За жавхлан сайд хариулъя. Сэдвээр асуултанд хариулъя. Өмч хөвчлөлийг бид нэг хуучны 90-ад оны үеийн 2000-ад оны үеийн өмч хөвчлөл гэдэг тэр сэтгүүлсээ бид одоо аль хэдийн салсан байх ёстой. Одоо цүнх барьсан тийм хөвжил гэдэг зүйл өнгөрсөн зуундаа үлдсэн байхаа гэж ингэж бодож байна. Одоо бид нээлттэй хөрөнгөний бирж, хөрөнгөний зах зээл дээр олон нийтийн оролцоог, олон нийтийн хяналтыг хангасан ийм хэлбэрлүүгээ бид явж байгаа. Гэхдээ бид энэ төрийн өмчийн компаниудыг стратегийн хувьд одоо хувьцаат компани болгох, татан буулгах, за эсвэл стратегийн төрд байх ёстой гэдэг энэ ангиллуудаа их зүү хийх ёстой. 2 жилийн өмнө энэ асуудал мөн одоо хөндөгдөд улсын хурал дээр орж ирээд энэ жагсаалт бол батлагдсан байгаа шүү дээ. За захиргааны станцууд, за энэ бол стратегийн төрд байх ёстой, төрийн нэг эзэмших ёстой. За энэ одоо төрийн банк одоо хөрөнгөний бирж хувьцаат компани болох ёстой, олон нийтийн оролцоог хангаж хяналтанд байх ёстой гэдэг. За энэ чиглэл рүү явсан. За татан буулгах ёстой компаниудынхаа жагсаалт тэгж мөн гаргасан. Ашиггүй байгаа зүгээр алдагдал авчирж байгаа ийм аж ахуйн нэгжүүдийг одоо төрийн мэдэлд байлгах шаардлагагүй гэдэг. Тэгэхээр тэр өмч хөвчл гэдэг асуудал бол одоо арай өөр хэлбэрээр яригдах ёстой ийм цаг хугацаанд ирсэн байгаа гэдгийг хэлье. Тэгээд яг хөвчл ярих гэж байгаа бол одоо байгаа компаниудыг би дахин хэлье. Яг саяны миний хэлснээр одоо ангиллуудыг маш зөв тогтоох ёстой. Стратегиуд төрдөө байлгая. За энийг нь татан буулгая. Энийг нь хувьцаат компани болгоё. За энийг нь бүр одоо бодлож борлуулъя ч гэдэг юм уу. Энэ зүйлүүдэд маш зөв тодорхойлох ёстой юм байгаа. За